Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо үзүүлж байна. Сонгуулийн тогтолцоо. Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуулийг мажоритар болон пропорционал тогтолцоог хослуулж явуулахар болсон. Монгол Улсын их хурлын сонгуулийн тойрог нь 5 бүсэд хамаарах бөгөөд орон нутагт 7, Улаанбаатарт 6, нийт 13 тойрог байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл сонгогч Улсын хурлын 126 гишүүний 78-ыг мажоритар буюу олныг төлөөлөх аргаар сонгоно. Мажоритар буюу олныг төлөөлөх тогтолцооны хувьд тухайн тойрогт ноогдох мандатын тооноос шалтгаалж сонгогч сонголтоо хийн. Жишээ нь говь сүмбэр, дорн говь, дунд говь, өмнө говь аймагуд нь төвийн бүсэд хамаарах 7 дугаар тойрог юм. 7 дугаар тойрог нь 7 мандаттай бөгөөд энэ тойргийн сонгогч нь өөрийн дэмжиж буй 7 нэр дэвшигчид саналаа өгнө. Илүү эсвэл дутуу дугуйлбал таны саналын хуудас хүчингүй болно гэдгийг анхаараарай. Харин 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцвүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Сонгуулийн энэхүү тогтолцооны онцлог нь Монгол улс бүхэлдээ нэг тойрогт хамаарах бөгөөд сонгогч өөрийн дэмжиж буй зөвхөн нэг нам эвсэлд саналаа өгнө гэсэн үг. Нам эвсэлд саналаа өгсөн нийт сонгогчоос хуульд заасан босго хувийн санал авсан бол тухайн авсан саналд нь үндэслэн суудал хуваарлах боломжтой болох юм.